нэгдүгээрт нэг агаар шатаахгүй орчны юугаа хориошуулахгүй гэсэн тийм байлээ. Тэрний бүр надад их гоё таалагдсан. Монгол залуучуудын хийж байгаа халаагуур нь болохоор баг хүчлээр сайхан гэрийн ингээд чөлөөтэй сайхан халаадаг тийм технологи хийсэн байлээ. Тэрийн одоо л өөрийнхөө хүслээр залуучуудаа хийж байгаа юм дэмжээл туршиж үзгээл гэртээ тавьсан юм да. Нэгдүгээр нэг агаар шатаахгүй орчны юугаа хориошуулахгүй гэсэн тийм байлээ. Тэрний бүр надад их гоё таалагдсан. Wi-Fi тэн болохоор асаас өдөртөд явчихдаг болоо. Би бол өнөөдөр гэртээ бол зүгээр гараараа өдөртөд гарацаа тааруулдаг тийм юг нэ сонгоод авчихсан байна. Гарац нь одоо би 19 дээр тавилаа гэхэд 19 гарац бол чинь 20 дээр тавилаа гэхэд 20 дээр тавьчаад буцаад амарчдаг бас. Тэгэхээр нөгөө цэглэгааны хэмнэлттэй. Манайх бол 16-гийн хэмжээтэй байшин байгаа. Тэрэндээ бол манайхаа өрөөнөд нь жижиг 1 2 3 7 халаагуур тавьсан байгаа. Тэгээ байны өрөөндөө бас нэг жижиг 400 ваттыг тавьсан байгаа. Өста хамгийн гол нь халаагуур чи хамгийн гоё юутай галт төлөхгүй. Манайх болохоор нөгөө Wi-Fi-тэй биш. Тийм учраас зүгээр гараараа тохируулдаг болохоор гарац 25 гарац гэх юм бол 25 дараа тавиал. Тэгэл 25 дараа өрөөл амарчдаг. Одоо хамгийн гол нь цаанаас тог мог тасарч хул бол тэгээд харин хамгийн гол нь тог тасарчхаар өөрөө автоматар арчдаг юм билээ. Суурлахтаа өөрөө суурины авцараад өгсөн суурины ангууд өөрөө хэмжээд сайн өөрийнхөө гараар хийгээл тавьчихсан. Нэг хүн оролцоод авах шаардлага байхгүй юм билээ. Зарцуулалтаа хэмжээ сая нөгөө 400-500 мянган төгрөг гарах юм байх гэсэн чи сая бол 125 мянган төгрөг л гарч ирлээ. За Монгол залуучуудынхаа өөртөө хийж байгаа дээрээ ингээд сайхан хэрэглээд явах юм бол нэгдүгээр цахилгааны хэмнэлттэй хоёрдугаарт бүгдээрээ галт төлөхгүй, уушгүй, хуурайшгүй ийм сайхан цахилгаан халаагуур хийсэн залуучуудаа баярлалаа. Энийг сайхан бүгдээрээ сайхан нэмжээд залуучуудаа туслая.